Сайн байцгаана уу хүмүүстээ. За төрөлх хөрлөгийн хичээлээр багталсан видео шалгалт бэлдэх видео та бүхэнд хүргэж байна. За энэ видеог маш сайн багшийнхаа хэлж байгааг сайн тогтож сайн сонсож шалгалтандаа дор бүрээ бэлдэх хэрэгтэй байж байгаа шүү. За төрөлх хөрлөгийн 8 дахь ангийн 2023 оны ном сурагчийг харагдаж байна. За эхний хуудсан дээр бүгдээрээ юу байна вэ гэхлээр за мэдээж хавтгаан зохиомж. За хавтгаан зохиомж гэдэг бол хоёр хэмжээст энэ зураглалыг хавтгаан зохиомж гэж нэрлэдэг. Өөрөөр хэлбэл урт өргөн. За жишээ нь эхний ер нь энэ зурагтай юм бол зургаараа ороод ирдэг шүү. За жишээ нь эхний энэ зураг бол Батцоож Олдвор гэдэг нэртэй зураг байна. Цэгэн зохиомж, цэгээр хийсэн зохиомж. Энэ бол цэг. За жишээ нь магадгүй энэ ямар зохиомж зураг вэ? Аадан цэг, ведэн, толб, ведэн, зураас гэдэг ороод ирнэ. За тэгвэл та нарынх нь энэ бол цэг нь ийм зохиомж зураг учраас цэг гэдэг зүйлийг л сонгох хэрэгтэй болох нэ гэсэн үг байна. За дараагийн зургийг харъя. Австралийн уугуул иргэдийн уламжлалт уран зураг. За энэ толб тийм ээ. Цэгээр бас зурсан байна. Толб биш цэгээр зурсан байна. За нэрийг магадгүй бичгээд ороод ирж магадгүй эсвэл сонгох гэх те. За энэ бол Австралийн уугуул иргэдийн уламжлалт уран зураг байна. За энэ мэдээж зураас байна. Зураасны зохиомж зураг. За зураасын долгионтой 3D хэлбэрт оруулж зурсан зураглал байна шүү дээ. За хэрвээ энэ зураг ороод ирэх юм бол ямар зохиомж зураг гэвэл зураас ашиглаж зурсан зураглал авах нь шүү дээ. За дараа нь энэ бол цэг байна тийм ээ. Цэг. За цэгний том жижиг цэгийн хэмжээгээр тухайн дүрслэл наан цаана орон зайтай болж зурж болдог гэдгийг энэ зургаар харуулж байна тийм үү? За энэ уншигдахгүй. За ингээд дараагийн хуудас руу оръё. За мэдээж ихний эднэр бол толбны зохиомжууд байна шүү дээ. Толбоор хийсэн зохиомжууд. За хэрвээ энэ зураглал ороод ирэх юм бол мэдээж толб байх нь байна. За дараагийн энэ бол мэдээж зураас. Гэхдээ зураастаа шулуун зураас буюу мөрий зураас ашигласан байх нь шүү дээ. Мөрий зураас. Янз бүрийн ингээд долгион гэдэг чинь арай өөр долгиолсон. Нэгэн чигт ингээд хэлбэлцсэн зураасыг долгион зураас гэдэг. Энэ мөрий зураас ч хаашаа мөрлөлдсөн байх нь шүү дээ. За шулуун зураас гэдэг чинь мэдээ шугамаа ашиглаад ингээд тэгшгэн зурдаг зураасыг л хилээд байгаа шүү дээ, тийм ээ. За энэ бол мэдээж цэг том жижиг цэгүүдээр орон зайг илэрхийлж харагдуулж байна. За мэдээж эдгээр толбонууд байна. Амтны толбонуудыг ашиглаж зохиомж зургуудыг хийсэн байх жишээтэй. За энэ хоёр хэмжээс зураглаар бид нар янз бүрийн хэлбэр дүрс ашиглаад толб молбоор цэг мэгэр ийм зохиомж зургуудыг хийжсэн. За энэ жишээ зургуудыг харагдаж байна. За энэ мэдэд шулуун шугам. За энэ бол хар өнгийн дэвсгэр дээр цагаан өнгийн зураасаар зурсан байдал гэж байна. Мэдээж харахад андшгүй байна, тийм үү? За хэрв зургаар ороод ирэх юм бол зургаа сайн ажиглана хүүхдүүдээ. За жишээ нь энэ цаатлын фон нь ямар байна? Зурсан зураас нь ямар өнгөтэй байна? Мэдээж хар цагааны л хослол байгаа учраас цаатал нь хар байгаа учраас арын хэсэг нь фон гэж ярьдаг шүү дээ. Тэгээд дэвсгэр тийм ээ дэвсгэрт нь хар дээр цагаанаар зурсан байна л гэсэн үг байна шүү дээ. За нөгөө эсрэгээр бол цагаан дээр хараар зурсан байна. Тийм үү, энэ зурган дээр харагдаж байна. Энэ ялгааг нь магадгүй сонгуулахаар ороод ирж болно шүү дээ. Энэ ямар дэвсгэр дээр зурсан байна? Тэгвэл цагаан дээр хараар цаатал нь хар байх юм бол хар дээр цагаанаар мэдээж эсрэг өнгөөр л зурж иж ялгарна шүү дээ. За энэ нөгөө зураасыг дугууруулсан нуман хэлбэртэй болж нааш нь товоолгосон байх нь шүү дээ. Тийм ээ? За энэ нөгөө тодорхой дүрсийг хүрээлж зурсан байна. Зураасаар тодорхой дүрсийг олон дахин ингээд тойруулаад зураад тахна шүү дээ. Тийм ээ? Давтамжтай. За энэ бас яг орж ирдэг шүү. Энэ тодорхой дүрсийг хүрээлэх байдлаар зурсан байх нэ. За мэдээж энэ толбонуудыг ашиглах байдлууд харагдаж байна. За натюрморт гэдэг нь амьгүй бит гэсэн утгатай паранц үг. Натюрморт гэдэг. За мэдээж гэрэлсүүдрийн ялгамжаар орон зайг илэрхийлдэг. За бид нар савтай цэцэг зурааслууд ашиглаад хийжсэн тийм үү? За шилэн сав зурлаа гэхдээ л нөгөө шилэн савныхаа
хэлбэрийг нь дагуулгаад зураасаа бас сонгоно. Хэрвээ энэ дугуй хэлбэртэй бол нуман зураас. Тэгш үнцэгт буюу одоо геометрийн биетүүд зурх юм бол шулуун зураас ашиглах жишээ нь. За тэгээд тухайн одоо натюрморт зурхад чинь мэдээж байгуулалт. За унсан сүүдэр гэж байгаа, өөрийн сүүдэр гэж байгаа. За натюрмортыг зурхад одоо энэ зүйлүүд ашиглагддаг штэ. За унсан сүүдэр, өөрийн сүүдэр гэж бас байна. Тэрийг маш сайн анхаарах хэрэгтэй. Тайлбарлаж хэлжсэн. Биетийн одоо энэ хэсэг дээр гарч байгаа бол өөрийн сүүдэр, энэ биетийн өөрийнх нь сүүдэр. Энэ хавтгай дээр гарч байгаа сүүдрийг бол унсан сүүдэр гэж нэрлэнэ. За яг энэ одоо энэ нэг тойруулаад байгаа энэ хэсэг бол гэрлийн гилан. Гэрлийн гилан гэдэг чинь хамгийн их гэрэл тусж байгаа тэр хэсгийг гэрлийн гилан гэж нэрлэж байгаа шүү дээ. Аль ч ямар ч биеттэй гэрлийн гилан гарнаа. Хүүхдүүдээ гэрлийн гилан гарна. За цаашаа явъя. За одоо яг энэ дээр харагдчихэв тийм үү? За энэ гэрлийн гилан байна. Багшийнх нь энэ одоо энэ хэсэг тойруулаад байгаа гэрлийн гилан хамгийн их гэрэл тусж байгаа хэсгийг л гэрлийн аажмаар одоо энэ сүүдэр хагас сүүдэр. За тэгээд өөрийн сүүдэр, гүн сүүдэр энэ бүр алим дээр одоо харагдаж шүү дээ. Тод сүүдэр, гүн сүүдэр. Тэгээ аажмаар одоо энэ дахиад хагас сүүдэр. За тэгээд гэрлийн ирплес гэдэг юм нарийн гэрэл туссан хэсэг бас гарч ирнэ. Дугуй ямар ч одоо биет дээр гарч ирнэ. За яг энэ хавтгай дээр үүсэж байгаа энэ сүүдрийг бол ямар сүүдэр гэх вэ гэхлээр унсан сүүдэр. Одоо ширээн дээр аяга байлаа гэхэд ширээн дээр мэдээж энэ аягны сүүдэр гарна шүү дээ. Тэр чинь унсан сүүдэр. За натюрморт зурх дараалууд мэдээж харагдаж байна. Эхлээд байгуултгийн за гэрэл сүүдрээ тэмдэглэн. За тэгээ нөгөө нэг тохирсон зурааснуудаа ашиглана. За гэрэл сүүдрийн ялгамжаа ингээд нарийн хийх. Ингээд одоо натюрмортыг зурдаг байна. За бид нар энэ 3Д хэлбэрээр гэрэл сүүдрийн ялгамжийг бас ингэж зурж хийж исэн. За энэ дотор одоо нүх ангал те сүүдэр гэрэл сүүдрийн ялгамжаар ингэж одоо бодиттой юм шиг хийж бас болж шít. За энэ зураасны одоо энэ тод бүдэг уусгалтууд харагдаж байна. Бид нар одоо тодоосоо бүдэг рүү, бүдгээс тод руу бас ингэ зурааслаж хийж исэн. За энэ бол юу гэхэлэр зураасны ялгамж гэж шít. Зураасны ялгамж шүү энэ. Ялгаж харагдуулаад нь шүү дээ. Тод нь юм байх нь байна, аажмаар ингэж бүдгэрх нь байна. Ингээд бүр тодорх нь байна гэд ингээд нэг шат дараалс нь дагнааслаад ингээд үзүүлсэн биш. Зураасны ялгамж гэж яах нь шүү дээ. За зохиомч нь дүрм арга хэрэгсэл гэдэг нэг юм байж байгаа. За мэдээ зохиомч одоо зураг дүрслэлийг зурхтаа зургийнхаа одоо формат одоо буюу дэвсгэр дээр тохируулж зурх гэдээ багш дандаа хэлдэг шүү дээ. Том жижиг хаана нь юу зурх вэ гэдэг тохируулж явах хэрэгтэй. Жишээ нь төв хэсэгт нь одоо нөгөө зурхаж байгаа зүйлээ томоор зур, хажуу одоо хэсгүүд дээр нь жижиг зүйлсүүдэд тусах дөрүүдээ одоо оруул гэдэг ингээ багш нь ярьдаг шүү дээ. Тэрийг л одоо зохиомжийн дүрм арга хэрэгсэл гэж нэрлэдэг. За энэ харагдаж байна. Бид нар геометрийн дүрсүүд ашиглаад одоо ийм өнгөөр ялгаж зурх, зураг чимэлийн одоо цэг толб зураасаа ашиглаад ингэж бас зурж исэн. Энэ бол ерөөсөө зохиомж байна. Энэ өнгийн зохиомж шүү дээ. Өнгөөр ялгаад хийсэн учраас өнгийн зохиомж байна. Энэ одоо дүрсийн өнгийн зохиомжууд байна. Тэгш өнцөг дүрсүүдийг ашигласан байна. Одоо тайлбар дээр тэгэл хэлнэ. Энэ ямар зохиомж вэ гэдээ асуулт ороод ирлээ. Тэгш өнцөгтийн дүрсийн зохиомж байна л гэж хэлчихнэ шүү дээ. Биччих нь байна. За зохиомжууд одоо энэ наан цаана дүрсээ наан цаана давхарлцсан юм шиг болгож хийгээрэй гэж багш нь хэлжсэн. Яг одоо бидний хийжсэн юмуд л байж байна. Өнгөөр ялгаж хийх. За зохиомжийн арга хэрэгслүүд гэдэг ингэ. Будах, цэглэх, зурааслах, геометрийн дүрсүүд ашиглах, геометрийн биетүүд ашиглах. Хамгийн сүүлд нь биет байна, геометрийн биет. Дараа нь дүрс байна. Тэгээд зураас байна. Тэгээд толб байна. Будаж хугатах. Эдгэр чин зохиомжийн арга хэрэгсэл баггүй юу? Бид нар бүгдийг л ашигладаг. За өнгө бол одоо гэрлийн одоо хамгийн чухал зүйл тийм үү? Өнгө. Энэ зохиомжийн хамгийн гол чухал юм чинь өнгө шүү дээ. За энийг тайлбарлаж ирсэн. Энэ бол нөгөө гэрлийн одоо хугарал. Нарны гэрэл бол цагаан өнгөтэй. За энэ тэнгэрийн олон мандлыг одоо нэвтэлж гаргахлаар энэ солонгийн 7 өнгийг бол үүсгдэг. За үүнийг пиццгийн үзэгдлээр тайлбарлаж байгаа нь энэ багхгүй юу? Одоо энэ гурвалжин ийм призм ийм гурвалжин одоо дүрсэн бит дундуур гэрэл тусахад цаашаага энийг нэвтлээд цаатлын хананд тусахтаа энэ ийм солонгийн 7 өнгийг гаргаж ирж байгаа байхгүй юу? Нарны гэрлийг
линзээр нэвтрүүлэх өнгө задлж харуулж байна гэсэн үг байна шүү дээ. Энэ зургаар ороод ирвэл тэгэл солонгийн 7 өнгө үүсгэх ерөнхийдөө бол тийм ээ. За байгаль дээр бол ингэж гарч ирж шүү дээ. Байгаль дээр энэ солонгийн 7 өнгө нарны гэрэл туслаа нөгөө дэлхийн олон одоо энэ давхаргуудыг нэвтлээд газар тусахдаа солонгийн 7 өнгө гаргаж шүү дээ. Байгалийн солонгыг үүсгдэг байна шүү дээ. За мэдээж нөгөө өнгийн дугуй. Өнгийн дугуй. За энэ өнгийн дугуй чинь хүйтэн дулаан гэсэн өнгөөр одоо ялгагддаг шүү дээ. За энэ хүйтэн өнгө нь энэ нь дулаан өнгө. Дулаан өнгөнд улааны төрөл, шарын төрөл, ногооны одоо энэ төрөл өнгөнүүд яах нь дулаан өнгө. А эсвэргээрээ ягаан, цэнхэр, гүн ягаан одоо энэ өнгөнүүд бол хүйтэн өнгөнд ордог байна шүү дээ. За ойролцоо өнгө гэж бас байгаа. Дулаан өнгө, хүйтэн өнгө, ойролцоо эрс тис гэж өнгөнүүд бас байгаа шүү дээ. За энэ өнгийн зохиомжууд энэ одоо улбар шар, заа жоохон шаргалтуу энэ бол одоо яах нь дулаан өнгө буюу бас ойролцоо өнгөнд орж шүү дээ. Доотлолт нь дулаан өнгийн хослол гэж шүү дээ. За энэ хүйтэн өнгийн хослол цэнхэр ягааны төрөл байна. Энэ эсрэг өнгө хүйтэн өнгийн хослол байна. Эрс тис буюу хүйтэн өнгийн хослол. Энэ бол дулаан өнгийн хослол. Шар, улбар шар, улаан гэдэг юм. За ингээд бидний нөгөө сэргэн мандалтын үеийн төрслөг хурлууд одоо ерөнхийдөө ингээд орж ирж байгаа шүү дээ. Леонардо да Винчи тий, Мона Лиза. За энэ одоо Мадонна Лита гэдэг Леонардо да Винчигийн бас зураг бахан байна. Леонардо да Винчи чи Италийн зураач. За энэ нь одоо Микеланжело Давид. Энэ одоо Микеланжело гэж зураач. Түүний баримлууд байж байна. За Сикстины ихтэйг нь энэ нэрнүүдийн сайн одоо яах хэрэгтэй шүү нэр. Рафаэль Санти. За энэ Афины их сургууль гэсэн зураг байна. За Тицани гэдэг одоо энэ зураач байна. Италийн зураач. За энэ залбирч буй Мария Магдалина гэж энэ залбирч буй Мария Магдалина. За энэ Венера Менделсон гинэ энэ зураг. За энэ болохоор Сандро Почеллина гэдэг энэ сэргэн мандалтын үеийн зураачийн хүрэг байна. За ингээд 2 ба 3 цагийн аслал та. За мэдээж эхнийх нь 1 цагийн аслал цаашаа нарийс чинь. 1 цаг аслал 1 цаг дээр очиж уулз чинь. Энэ зураг харга барил нь энэ байна. За өрөө тасалгааны аслалтыг ерөөсөө аслалт гэж нарийс явсаар гад 1 цаг дээр очиж уулзахыг хэлээд байгаа шүү дээ. 1 цагийн. За 2 цагийн гэдэг чинь болохоор энэ ахна шүү дээ. 2 цагийн гэдэг чинь 2 тал руугаа нарийсах. Энэ 2 тал руугаа нарийсаад ингэж явж байгааг 2 цагийн аслалт гэж байна шүү дээ. За энэ харааны төвшин. За энд харааны төвшөнд байрлсан, харааны төвшнөөс дээр байрлсан, харааны төвшнөөс доор байрлсан гэж 3 янз байдаг. Хээтэй иш гэдэг нь харааны төвшин гэж. Харааны төвшин. За энэ харааны төвшөнд байрлсан энэ одоо геометрийн куб бит байна. Куб бит байна. За энийг уулзалтын цэг гэж нэрлээд энэ 2 талын нарийсаад байгаа энэ хараа энэ уулзалтын цэг гэж нэрлэж байна. За ингээ 3 цагийн аслалт тийм ээ 3 цагийн аслалт 2 хажуу тийшээч нарийсаад дээшээч нарийсаад 2 тал руугаач нарийсаж байгаа энэ бол 3 цагийн аслалт. Энэ байна. Энэ 3 цагийн аслалт энэ байна. Энэ хараа. Багш нь тойруулаад байна энэ. За ингээ натюрмортыг өнгөөр зурх. Бид бас зурсан. Натюрмортыг гэрэл сүдрийн ялгамжийг өнгөөр зурх. Гэрэлтэй хэсэг нь мэдээж гүн өнгөтэй гэрэлтэй хэсэг нь цайвар өнгөтэй, сүүдэртэй хэсэг нь жоохон гүн, тийм ээ. За тэг унсан сүүдрийг мэдээж хийж өгнө. За өнгөний ялгарлыг бас ингээд тодоосоо бүдгэр уусгалттай ажиллах, тийм ээ. За энэ натюрморт зурсан дарааллууд харагдаж байна. Өнгөний уусгалтыг тодоос бүдгэрөө. Энэ бол өнгөний уусгалт байх нэ. За өнгөөр энэ натюрморт зурх харагдаж байна. За хүний биеийн одоо харьцаа. Хүний бие өөрийнхөө биед бол 8 толгойн хэмжээгээр хүний биеийн өндрийг тодорхойлдог. Энэ толгой бол дотор 8 багтана. Хүний энэ биендээ хүний толгойн хэмжээ 8 удаа толгой багтах нэ. Ингээ 8 удаа.
За эмэгтэй хүнийх том хүнийх 8 удаа. За 12 настай хүнийх одоо 7 удаа багтах жишээ нь. За 6 настай хүүхдийг 6 удаа. Нялх хүүхдийг одоо 4 удаа толгой нь өөрийнхөө их биеинд ингээ багтах жишээ нь. Энэ юм насны онцлогоор өөр байх нь шүү. Нас биеинд хүрсэн хүний толгойн хэмжээ өөрийнхөө биеинд 8 удаа багтах нэ. За эхнээд 1 ингээ 1 2 3 4 5 6 гэ 7 8 гэд ингээд 8 үедээ толгойн өндрөөр нь тухайн хүний өндрийг тодорхойлж гаргаж ирдэг байх нэ гэсэн үг байна шүү. 6-аар ороод гараад ирэх жишээ. За ингээд иймэрхүү юмнууд. За муунд за одоо энэ хараа Тэмүүжингийн Монголын дүрслэх хурлаг гэдэг гараад ир. Монголын дүрслэх хурлаг бид нар дээр одоо энэ за бидний яриад байгаа бас энэ урлагийн нөгөө төрлүүд жанрууд ч орж ирнэ. Классицизм, сонгодог урлаг, реализм, бодит урлаг. За неоимпрессионизм, за постимпрессионизм, за модерн, абстракт. Эдгээр чи бүгдээрээ одоо энэ юуны дүрслэх урлагийн урсгал чиглэлүүд. Сюрреализм. За Монголын дүрслэх хурлаг. Монголын одоо дүрслэх хурлагийн гол төлөөлөгч нар эднэр байж байна. Гэлэнгийн одон, Нэм осрын зүлтэм, ядам сүрэн, за энэ очрын цэвэг жав, лувсангийн гава, гэлэнгийн одон. Энэ одоо Монголын гол одоо уран зургийн төлөөлөгч нар дээр үе. За тэдгээр хүмүүсийн зурсан зурнууд энэ. Ураа 1972, Өвгөн хуурч 1958, Эмнэг сургагч, кино механикч, за энэ ажлын дараа ийм зургнуудыг энэ хүмүүс зурсан байх нь. За жаахан шаргын нутаг. За эдрийг ингээд ерөнхийдөө сурах хүчиг дээрээс бас ажиглах хэрэгтэй байна хүмүүдээ. За Марзан шарав. Балдуугийн шарав гэж нөхөн. Лам хүн байсан. За бурхан зураач. Марзуугийн шар, Балдуугийн шарав гэдэг бол Марзан шарав гэж нэрээр алдартай. Энэ хүн бол одоо хошин шог зураг маш их зурдаг байсан. Тийм учраас Марзан шарав гэд нэрлэлчихсэн энэ хүнийг. Балдуугийн шарав гэдэг хүн байна. За энэ талын айл гэдэг зургийн орж ирж байна. Талын айл. За энэ зургнууд орж ирнэ. Өвгөн хуурч гэдэг чинь энэ байна. За энэ азарганы ноцолдоон гэдэг энэ зураг байж байна. Жаахан шаргын нутаг. За энэ одоо орчин үеийн ганц нэг зургнууд бол байж байна. Цэрэгэн мандалт үеийн зураг. Тэмүүжин. За энэ ялалтын мэдээ гэсэн юм. За энэ Эрдэнэ цог гэрэлт ирээдүй гэсэн юм зураг байж байна. Нэлээд сүүлийн үеийн зурагч нарын зургууд одоо энд харагдаж байна л да. Дэмжин мянга. Сансрын одоо хүлээснээс чөлөөлөгдөхүү гэдэг зураг байна. Зурганы нэрнүүдийг сайн хараарай. Алтан лир. Заан жингийн цуваа. За энэ хайрын бурхан. Нутгийн бараа гэдэг зураг байна. Энэ зургнууд яг орж ирдэг шүү хөлтөд. Энэ ямар нэртэй зураг вэ? Нэрийг сонгох гэдээ ороод ирдэг. За энэ зургнууд энэ юмнуудаа сайн хараарай. За мэдээж бидний бас нэг үдсэн хэсэг бол нөгөө хичээнгүй Монгол одоо бичиг. За мөн нөгөө нэг тэг Монгол нөгөө нэг эвхмэл бичиг. Дөрвөлжин эвхмэл дугуй дотор хийсэн юм эвхмэл бичиг хоёр байдаг ш. Дөрвөлжин үнцэг гаргасан эвхмэл бичиг байдаг. За Монгол бичгийг юу н бичгтээ энэ заавал юм дөрвөлжин юм тор байгуулад бичдэг. Энэ үсгийн тэг гэж нэрлэдэг. Дөрвөлжин одоо энэ эвхмэл бичиг энд харагдаж байна. Эвхмэл бичиг. За арьсан урлалын талаар бол бид нэлээдгүй одоо судалсан тийм ээ. Би хэлчихэл орсон ш. Ширэн урлал, арьсан урлал. За хар төмөрн уран дарахныг хоёр ангилж байна. Гоёл чимэглэлийн хар төмөрлөгийн. За эсгийн урлагийг бас хоёр ангилж байна. Эсгийн ширмэл гэдэг. За энэ Монгол зургийн Айрагны баяр гэсэн зураг байна. Энэ зураг яг орж ирдэг Айрагны баяр. Энийг хүүхдүүд Монголын нэг өдргээд андуурчдаг. А энэ бол Айрагны баяр бахны. Зургаа сайн ажиглан хүүхдүүдээ. За энэ болохоор уургач гэдэг зураг байна. Морь уургалж агаал байр байдал харагдаж шít. Хэрвээ
одоо санаанд орохгүй байх юм бол зургаа сайн хар. Энэ уурга барьсан байна. За уургач гэд ингээд хэлчих шинэ. За энэ үлэмжийн чанар гэдэг энэ Монгол зургаар зурсан зураг байна. Монгол зураг. Монгол зургийг бол бид нар ерөнхийдөө мэднэ шүү. Гэрс өдөр одоо багтай, хавтгай орон зайтай, цул өнгөөр буддаг. Манай Монголын одоо уламжлалт зураг дүрслэл. За энэ мэдээж абстракт зураг явж байна. Абстракт зургаар бид нар одоо бас ингээд бүтээл хийсэн байж байгаа шүү. Тод өнгөтэй абстракт зураг дүрслэл нь одоо янз бүр байдаг. Геометрийн дүрс мөрс ашиглаад ингээд юм сонирхолтой байдлаар зурдаг зураг ахна шүү. За бар зураг. За энэ зургаараа ороод ирдэг хүүхдүүдээ энийг сайн хараарай. Эдгээр дандаа бар зургууд байх нь шүү. Хулдаасан бар, модон бар, шилэн бар, чулуун бар гэд ийм бар зургнууд төрлүүд нь байж идэг. За шрифт бичиг гэж орж исэн. Шрифт бичгийг тусгай тор байгуулна. Шрифт үсгээр одоо бичдэг ийм одоо хушуунууд, үзэгнүүд байдаг. За энэ одоо тор байгуулаад дотор нь одоо энэ бичгээ бичиг антивка үсэг. Эртний үсэг. Эртний гэсэн утгатай. Антивка гэдэг чинь эртний гэсэн утгатай үг байна шүү. Латин үг. За ингээд таталбар судалбар зурагнууд тийм ээ. Ерөнхийдөө ороод ирж магадгүй би ерөнхийдөө тайлбарлаж. Таталбар судалбар зургнууд гэдэг ингээд. За ийм ерөнхийдөө нь багш нь бас тайлбарлаад өмнөх хичээлүүдийг бас ингээд ярьлаа.